хийсэн юм таалагдсан байна. Миний YouTube channel тавтамаарай л өнөөдөр би vlog хийнэ гэж бодсон. Өнөөдрийн vlog-оор би та нартай нэг юм glow up challenge хийнэ гэж бодсон. Яагаад гэвэл удахгүй миний төрс өдөр. Тэгээ түрүү жил би төрс өдрөөр vlog хийсэн. Тэгээ би энэ жил төрс өдрөөр vlog хийхгүй. Тэрний оронд юм төрс өдрийнхөө өмнө ингээ glow up хийнэ гэж бодсон. Тэгээ та нартай цог тэрийг үзүүлэе гэж бодсон. Тэгээд glow up яг яаж хийнэ вэ гэвэл би үсээ бодно. Одоо бидний харж байгаа миний үс их ургацсан. Ингээд амар их ургацсан. Тэгээ энийг бодуулна. Тэгээд хумсаа янзлуулна. Тэгтээ өнөөдөр биш. Сор мус хийлгэн. Хөвлөнийхөө хумсыг янзлана. Тэгээд жоохон glow up болно гэж бодсон. За одоо ямарсан би өсөлчин рүү явж гин. Флэштэй. Өчигдөр би нэг саксны тэмцээнд ороод 3-3 би энэ жоохон бичлэг тавьчихъя. Амар хөвгөлтэй байсан. Гэхдээ бид нэр хагас финал дээр хожигдоод 3 оноогоор. Гэхдээ миний би өнөөдөр амар хөвгөлтэй байна. Тэгээ ямар ч тасан алхаад наранд гоё явж гин. Өнөөдрийн хувцс зүгээр хавхаар. За хэдүүл өсчин дээр очиод уулзъя. Нэг иймэрхүү боллоо. Таалагдчихъя. За гэртээ очиод илүү сайн үзүүлээ. Тэгтээ би одоо шууд хумсаа яслаа гэж бодсон юм бол би сая хэлснээр өчигдөр сакс тоглосон. Тэгээ бүх хумсаа ингээд аваа хийцэн. Тэмдэг явж хумсаа яслаа. Яг л ингээд хүсний цаг амар хурдан өнгөрчлөө. Миний тооцоолсноос тийм болохоор илүү сайн гарсан. За хумсаа яслаа. За би сая хумсаа илүүлжингүүтэй бичлэг хийж амжсангүй явдлаа. Яралтай ажил руу явах болоод тэгтээ одоо ажиллаад харцсан гэлөө харах чинь миний үс нэг иймэрхүү болсон. Тэгээ миний хумс иймэрхүү болсон. Надад өнгөн 100% таалагдахгүй байна. Энэ ягаан нараа жоохон энэ тод санагдаад арай цаавар байсан бол миний ингээд надад илүү таалагдсан. Тэгтээ ягаан өнгөн арай жоохон тод байна. Ингээд миний арьстай жоохон адилхан өнгөтэй болчиход. Одоо хийсэн юмуд бүгдээр дайдуу санагдаж байна. Хүс маань амар гоё санагдаж байна. Тэгээд одоо хийх юмнууд болвол би хөлнийхөө өмсийг бас амжлуулна. Тэг ч юм уу бас би сор мус хэлгэнэ. Тэгээд тэрийг маргааш нас болно. Өнөөдөр 2 дахь өдөр, 5 дахь минут өдөр. Тэгээд өнөөдөр хэдүүлээ. Би дөнгөж ажиллаад хараад гэрлүү орж ирсэн. Өнөөдөр хэдүүлээ сор мус амжлуулна. Тэгээд бас хөлнийхөө өмсийг бодно. Гадаа амар алхам байна. Энэ джинс шорт өмсөн чаа. Ингээд явхад амар хэцүү. Тэмдэглэв энэ джинс шортоо солино. Тэгээ хэдүүлээ салон руу явцгаая. За би палаж өмсөн гэж бодсон юм. Тэмдэглэв палаж өмсөө тэгээ буцаад хэдүүлээ уулзцгаая. За би палаж өмсч мөтэй хэдүүлээ буцаад уулзцгаая. За би гэрлэг ороод ирлээ. Тэгээ миний сормоос нэг иймэрхүү болсон. Надад нэг тэгэж таалагдахгүй байна. Яг тэгэл амар их санагдаж юм. Би үн баг гэж хэлсэн чинь амар ихийг ингээд хийсэн байна. Одоо яг ч таалагдахгүй нэр ингэсэн. Яг миний бүх юмуд үнэт ингээд хийсэн юм таалагдахгүй байна. Энийг яаж авна вэ?
Амар их санагдаж байна. За ямарч миний хөлний хороо. Хөлний хороо гайг болсон хаа. За миний хөлний хороо зүгээр юм цагаан. Би шармасаа яах вэ? Жоо усаар хийчихэд юм лээ. Жоо ус ингээд гайгаа. Ус норох ингээд жоо норохчул яа гэм бол жоохон унах юм болоо. Гайгаа. Өвн ингээд эхний 48 цаг нь ус норгож болтгоо гэдэг байхгүй юу? Ингээ эхний 24 цаг усаар норгож болохгүй гэж үнэтэй 48 цаг тос түрхэж болохгүй. Усан дээр. Ямар их сормос хийсэн бэ? Би ингэж хэлсэн байхгүй юу? Надаа урт тэгээ амар natural урт сормос хийгээд үг гэсэн чинь урт хийвс хийгээд өчлөө. Дахиад нэг онцлоо. Яа, миний ингээ хийсэн юм надад таалагдах байгаа. Энтлинүүд нь энэсээ амар ихэн харагдаад байна. Би буруу хараад байна. За хэдүүлээ дөрөвдөд болцсон. За би өнөөдөр дөрөвт маргааш өнөөдөр гэхдээ өнөөдөр би дөрөвдөд тэмдэглэн. Тэгээ өчигдөр би нэг юм дэлгүүр ороод юу авахаа ингээд дэлгүүр ороод юу өмсгөө авах гэсэн байхгүй юу. Тэгээд энэ талаж болсон. Тэгээ энэ надад таалагдсан. Энэ талаж өмснө. Би магадгүй энэ влогийг төрсөдрөөр гэсэн өргөлжүүлж магадгүй. Тийм болохоор ямарсан цогтой авъя. Тэгээ миний батарей дууссан болвол тэгээд энийг дуусгая. Гэхдээ тэр хүртэл өргөжлүүлээ.